Үндэсний номын баярын үеэр Өвөрхангай аймгийн Төв номын сангаас нийтийн уншлагыг дэмжих номын сангийн өв санга арвижуулах, ном эрдэмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор номын баярыг 37 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдрийг тохиолдуулсан олон талт арга хэмжээг зохион байгуулжээ. Аймгийн Төв номын сан маань үндэсний бичих соёл номын өдрүүдийн хүрээнд 2025 оны 5 сарын 4-нд үндэсний бичих үсгийн баярыг аймгийн хэмжээнд Миний Монгол бичиг уралдаанаар явуулж нийт 245 сурагчид, иргэд, багш нар оролцсон ийм том уралдаан боллоо. Энэ уралдааныг бид нар аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл, аймгийн Төв номын сан, аймгийн боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулсан билээ. Энэ уралдаан маань бид нар 9 төрлөөр 80 гаруй шилдэг Монгол бичигтэн, шилдэг уран бичигтэн, шилдэг бүтээлийн эцсийг бас тодруулсан юм аа. Хавар намар номын баярын хүрээнд бид нар бас бүтээлч уншлаг 2025 нөлөөллийн аяныг аймгийн бүх сумдуудыг хамруулан 2025 оны 3 сарын 13-наас эхлэн 5 сарын 15-ны хооронд 2 сарын хугацаанд зохион байгуулсан билээ. Ингээд өнөөдөр номын баяртаа хужирч сумаасаа шилдэг уншигчаар шалгарсан хүүхдүүд, мөн шилдэг уншигч хамт олноор шалгарсан анги хамт олонныхаа шагналыг авахар ингээд хүрэлцээрсэн байна. Манай хужирч сумын хувьд бол жил болгон энэ бүтээлч уншлаг гэдэг ингээд аян зарладаг тийм ээ 24, 23 гэдэг энэ жил 25 дугаар аян маань явагдаж байна. Ингээд аян болгондоо бол дандаа зохиолч уншигчдын уулзалт өдрөлгийг бол тогтмол зохион байгуулж занцсан байгаа. Энэ жилийн хувьд бол бүтээлч уншлаг 2025 аяныхаа хүрээнд бид нэр хужирч сумаасаа төрж гарсан хүүхдийн номын зохиолч банзарагчийн инх чаргал гэдэг охиныг бас ингээ урьж зохиолч уншигчдын уулзалт хийсэн байгаа. Энэхүү энэ жилийнх нь онцлог болохоор бол бид нэр дандаа л нэг том зохиолчтой урьдаг байсан. Энэ жил болохоор ерөөсөө хүүхдүүдэд анхаарад хүүхдүүдтэй цэцэрлэгийн өмнөх боловсролын байгууллагынхаа хүүхдүүдийг ингэж уншлагандаа ингэж илүү хамруулъя гэсэн утгаараа ингэж хүүхдийн зохиолч бүсгүйгээ урьсан байгаа. Аймгийн Төв номын сангаас бүтээлч уншлага нөлөөллийн 2 сарын аяныг зохион байгуулж энэ хүрээнд тэргүүний уншигчид, зурагт бяцхан ном бүтээгчид, уран уншигчдыг шалгаруулах уралдааныг зарлан дүгнжээ. Номын баярыг тохиолдуулан зарласан нийт уралдаанд 403 багш сурагч оролцож, сургуулийн номын сангаар 1000 гаруй хүүхэд үйлчлүүлжээ. Энэ тоо өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй юм. Миний би өнөөдөр энэ номын баярын хүрээнд шилдэг уншигч гэсэн шагналын уншигч шагналыг авсан хүүхдүүдийн нэг нь боллоо. За миний хувьд бол чөлөө цагаараа хичээлийн бус цагаараа ном унших дуртай. Номын сангийн Төв номын сан болон хүүхдийн номын ордноос гэрээр ном олгох техникаас ерөнхийдөө номнууд авч уншдаг. Ер нь төлхөө сонгодог зохиол талдаа тэр дундаа бол дэлхийн сонгодгуудаас орчуулсан орчуулгын зохиолуудыг бол бүр илүү шимтэн уншдаг хүн байгаамаа. Америкийн нэгэн зохиолч хэлсэн юм байлээ дээ. Номыг уншдаг хүн мянган өөр амьдралаар амьдрдаг гэж. Нэг номыг уншин тэрнийхээ дөрүүдээр өөрийгөө төсөөлж ингэж явсаар мянган өөр хүний амьдралаар амьдрах боломжийг эдэлж чаддгаа гэж. Тийм учраас хүүхэд багчууд үеийнхэндээ уриалж ирэхэд бол номыг уншаарай. Ном бол ертөнцийг харгасан мөнөөс өмнө юм шүү. Бяцхан ном болохоор ус чадварын нэрнээс номноос өсөж байдаг ус чадварын нэрнээс усны дэлхийн усны нөөцийн 97.5% давстай ус 2.5% цэвэр ус байдаг гэж номноос судалж ирсэн. Намаа болохоор дэвтэр шиг ардаа юутай байсан. Яг хийдэг аргаар хийсэн. Тэгээд зургийн дэвтэрний цаасыг хайчилж байгаа. Тэгээд хэдийгсэн хувааж байгаа нийлүүд дэвтэр шиг нийлүүдэд хийсэн. Илүү их уншийн хүрээндээр зохион байгуулсан номын баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг сайжруулах, хүүхд залуусын сурах ирмэлцэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийн үнцнийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг зохион байгуулагчид хэлж байна.